За өдрийн минь хүргэе. Саний юу бацгаана. Миний бүр инээд хүрээд байх. Одоо нэг юу хийвдээ нэг ойд төрсөн сармагчин лугаа адил байцгаах юм. За манай зомбинууд гой юм яриад тэрийн таанаас үзээд итгэхэд байдаг юм шиг. За тэгээд намайг болохоор юу ч мэддэггүй төнөг мангар галзуу юм ярьдаг. Яг юу гэдгийг гол юм аяар яадгийн инээтрээгээ солиороод байгаа ч тийм. За тэр талаар ч. За нэгт ийм байна. За тануусын энэ унж байгаа хибрид машин буюу Prius гэд нэрлэлсэн байна шүү дээ. Prius гэд. Тэр Prius батарей буюу юм хибрид машины чинь батарейны талаар юу хийдгээ хэлээд өгье л дээ. Шинжлэх ухаан яагаад чухал байдгийг бас хэлж өгье. За никл металл хайдрид элементийн цэник хураагуурын дотоод эсэргүүцэл гэдэг. Сүүлийн үед их дотоод эсэргүүцэл тийм ийм эсэргүүцэл хэмжээгээд солиорцгоогоод байгаа. За тэгээд ийм байна. Зомбинуудаа. Германы эрдэмтэн Георг Саймон Ом гэдэг хүн энэ эсэргүүцлийн тухай тэр эсэргүүцлийг чи хэмждэг тийм томьёо зохиосон. Тэр хүний нэрээр Ом гэдэг. Омын хууль гэж нэг юм байна. За Омын хууль бол 10 жилийн боловсролын түвшний юм ярьж шүү. За тэгээд электроникийн их үндэс штэ Омын хууль ч. За манай Георг Симон Ом ах маань одоо юу хийсэн бэ гэхлээр ийм томьёо гаргасан. Энэ штэ. Вольт чинь тэнцүү гүйдэл буюу энэ ампер. За тэгээд энэ эсэргүүцэл resistance гэдэг. За тэр нь Ом гэдэг. За тэгээд бас Омын хуулийн гурвалжин гэж нэг юм бас байна. За тэгээд энгийн тестерээр үзэхээр яадаг вэ гэхлээр энгийн тестерээ таанаас одоо ингээ яах нь штэ. Тохируулах нь штэ. Энгийн тестерийнхаа энэ Ом гэсэн энэ тэмдэглэгээтэй. За энэ дээр нь тохируулах нь. За тэгээд Омоо бас энэ тоог нь мэдэх хэрэгтэй шүү дээ. Тэр тоо нь энэ байна. За энийгээ мэд. За 100 миллион Ом чинь 0.1 Ом гэж ойлгоцгоо. За энэ. За тэгээд өөр яах вэ? За тэгээд одоо энэ мундаг эсэргүүцлээрэд байгаа нөхдүүд эхлээд энэ юугаа мэдээд тав. За энэ томьёог нь. Томьёо нь энэ шүү дээ. Энэ томьёо нь энэ. Вольт тэнцүү гэж байна. За тэгээд альва бүх юмд одоо электроникийн электрон гүйж байгаа бол дандаа эсэргүүцэлтэй тулдаг. За ёо. За тэгээд үнэхээр тийм их батарейны эсэргүүцлээ мэдэх гээд байгаа юм бол шин эсвэл энэ сайн гэж хэлээд байгаа энэ никл металл хайдрид элементийн цэник хураагуураа энэ хэдэн Омын эсэргүүцэлтэй байдгийг мэдэх юм уу? Энэ шин нь хэдэн Омын эсэргүүцэлтэй байдгийг мэдэх үү ханаас? Тэрийг эхлээд мэдэж яв. За ёо. За тэгээд жишээ нь бол энэ түрүү хэллээ шүү дээ. Энэ электрон одоо захилгаан гүйж байгаа эсэргүүцэлтэй тулдаг гэдэг. Хүний арьс ч гэсэн эсэргүүцэл болдсон шүү дээ. А тэгээд энэ зэсэн тэгээд никл гэдэг ийм химийн найрлагатай бүтээгдэхүүнүүд одоо энэ металлууд ямар эсэргүүцэлтэй байдаг. Тэрийг эхлээд мэдцээ. За тэгээ үнэхээр одоо батарейныхаа эсэргүүцлийг олох гэдэг бол ийм юм байна. Ийм зүйл байна. Сайн. Томьёо нь энэ андуудаа. Томьёо нь энэ. Ийм томьёогоор олзаа юу. Ийм томьёогоор олзаа юу. За тэгээ энэ томьёог бодит амьдрал дээр яаж үзэх вэ? Мэдгүй танаас мэдэхгүй шүү дээ. Энэ томьёог уншаад ойлгож гин үү? Тестер ашиглаад үзлээч танаас 2-3 секундын дотор л харна. Тэгвэл нэг юм байгаад байгаа шүү дээ бас. Тэр нь үнэн удлаа юу гэхлээр энэ батарейн дээр чинь юу вэ гэхлээр энэ батарей чинь цуваа холболттой шүү дээ. Мэдчихэв үү танаас цуваа холболттой. Нэг модуль гэдэг байгаа юм дотор чинь 6 ширхэг цэник хураагур байгаа шүү дээ. Тэгэхээр яг танаас үзэж чадах уу? Үзэж чадахгүй.
За тэгээд янз бүрийн ом эсэргүүцэл ярьж онигоонд орвоо гэж хэлээд байгаа шүү дээ. Мэдхгүй юм ярьж онигоонд орвнаад тэгээд. За тэгээд Прусийн батарей чинь цуваа холболттой байдаг. За нэг модуль нь дотроо 6 ширхэг батарейтай. Тус бүр 1.2 вольт нэрэлснээр гэж байгаа шүү. Нэрэлснээр номинал. За нэрэлсэн утга гэж ойлго те. Зүгээр нэрэлсэн. Тэрийг өөртөө ойлго. За тэнгуут энэ OCV эсвэл VOC эсвэл энэ VI гэж энэ юу гэж байна? Энийг мэдэх юм уу? Тэр вольт ч бас учиртай шүү дээ. Тэр батарейны вольтыг үзэх гэж яг юуг нэмжих юм мэдэж байна уу? Мэдгүй. За дахиад өөр бас нэг томьёо мэдгүй. Энэ байна. Ватт тэнцүү вольт ампер гэдэг. За энэ юу хэлж байгаа мэдгүй танаас. За ватт гэдэг нь энерги заа. Ватт гэдэг нь энерги. Вольт гэдэг нь цахилгааны даралт гэж байгаа. Тэгээ билээддэн шүү дээ. Вольтоо ч мэдэхгүй гэж вольт ярьцгаагаад тах ингээд. За тэгээд энэ цахилгааны даралт заа вольтыг тэгж ойлгодъё. За ампер гэж вэ? Нөгөө capacity чинь. Энд чинь хоримтлагдсан цэнэг. За яа. Тэрийг бас мэдэж аав. За ерөнхийдөө бол энерги тэнцүү вольт тэгээ capacity энэ заа яа. За тэгээд манай зомбинууд яадаг? Нэгдүгээр зомбинууд бол энэ нэрэлсэн 7.2 вольт гэж энэ нэг юмыг ашиглаад ах шиг байгаа. Энэ утгыг нэмэргүй шүү дээ наадах чи. Анаас энэ томьёоноос зөрнө гэж байхгүй шинжлэх ухаанаас зөрнө гэж. За хоёрдугаар зомбинууд яадаг вэ? Capacity яриад байгаа шүү дээ. Миний ярьдаг байсан. За тэгээд нэг төхөөрөмжтэй юм шиг байгаа. Болсон болоогүй төхөөрөмжтэй. За тэгээд төхөөрөмжнийхээ ажиллагаа нь тодорхойгүй, програм хангамж нь тодорхойгүй, техникийн үзүүлэлтүүд нь тодорхойгүй, энергийн зарцуулалтууд нь тодорхойгүй. Тэгээд дандаа энэ тохиргооны гормын алдагдaltaй. Тим төхөөрөмж ашиглаж байгаа. Тим төхөөрөмжөөрөө энэ миллиампер цаг гэдэг capacity-г нь яриад байгаа. За тэгээ байж дахиад цикл гэж үү? Мэдгүй. Тэгэхээр энэ томьёонуудаа сурзаа юу? Энэ 10 жилдээ буцаад орцохох хэрэгтэй байхгүй юу? 10 жилдээ буцаж сураад энэ физикийн томьёонуудаа мэдцээ юу? Тэгээ би хэлээд байгаа шүү дээ. Би бол энэ хим, физик, математик энэ гурвыг ашиглаж ажиллаа хийдэг юм аа. Тэгж батарейны технологи хөгжүүлэлтээ хийдэг. Энэ бол зүгээр анхан шатны юм заа юу? За ингээд таанаас мэдхгүй өчнөө нэр томьёо байж байгаа үстэй. За ийм байна. Тэгэхээр одоо жоохон толгоогоо ажилуулаарай. Гэхдээ би ганц юмд аягүй их баярлалтай шүү дээ. Тэр нь юу вэ гэхээр манай зомбинууд та хэдийн машиныг эвдэж өгч жагаад намайг байнга ажилдаа байлгахад их баярлалтай шүү. За тэгээд дараагийнхаараа бас гоё юм яриулмаар байна уу? Яриулмаар байвал комент хийрээ. За яа.